Технологийн салбар өсөн хөгжихийн хэрээр хиймэл оюуны хэрэглээ залуу үеийнхний дунд нэмэгцээр байгаа энэ үед инновац болоод шинэ технологи суурилсан гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудыг дэмжих зорилготой стартап 2026 арга хэмжээний тухай JCI Монгол байгууллагын 2026 оны үндэсний ерөнхийлөгч ононтой ярилцахад бэлэн болоод байна. Өдрийн мэнд төргийн студид тавтай морил. За өдрийн мэнд төргий. Тэгэхээр JCI Монгол байгууллагын хувьд бол залуучуудын манлайллыг дэмждэг юм байгууллага байгаа. Тэгэхээр та бүхний үйл ажиллагаа ер нь бизнесийн салбартай яг хэрхэн уялдаж байгаа вэ? Бас энэ арга хэмжээний тухайд энэ жилийн онцлог нь яг юу байгаа вэ? За JCI байгууллага бол гишүүдтэй 4 үндсэн боломжийг олгодог. За бизнесийн боломж бол одоо энэ 4 үндсэн боломжийн нэг том боломж нь байдаг. За энэнийхээ хүрээнд бол JCI байгууллагын Creative Young Entrepreneur буюу CYE одоо энэ хөтөлбөрийг бол дэлхийн JCI байгууллагын 120 гаруй оронд бол хэрэгжүүлдэг. За үүний адилаар бол Монгол улсад бас одоо 6 дахь жилдээ хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газартай хамтран одоо бид бүхэн зохион байгуулж байгаа. Тэгээ нөгөөрөө дамжуулж бол гарааны бизнес эрхэлж байгаа залуучууд стартап бизнесийг бол дэмжих зорилготой олон улсад гаргах зорилготой одоо ийм үйл ажиллагааг бол зохион байгуулдаг. Оролцогчдод ер нь яг ямар боломжуудыг олгох бол ер нь сүүлийн үед залуучууд маань бас стартап эхлүүлэх сонирхолтой болсон байна. Ялангуяа Gen-Z үеийнхэн байна. За ажлын хажуугаар бас дахид давхар ажил хийх сонирхол бол энэгээр бол үүсэж байна гэж харж байна. Тэгэхээр ер нь онцлог давуу тал нь яг юу вэ? За онцлог давуу тал гэх юм бол мэдээж одоо Gen-Z үеийнхэн бол стартап бизнесийг бол одоо илүүтэйгээр хийж хэрэгжүүлж явж байгаа. Монгол улсад одоо тулгамдаад байгаа гарааны бизнесийн илүү инновац шингэсэн одоо энэ шийдлүүдийг бол дотооддоо нэгт өрсөлдөж тэрийг одоо хөгжүүлэх тал дээр мэрэгжлийн одоо менторийн зөвлөгөө өгөх, за хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах, дотоодын зах зээлд гарах одоо энэ боломжуудыг бол JCI байгууллага илүү олгодог. Хурцлахуур бас хөтөлбөрүүдээр одоо энэ шалгарсан байгууллагуудыг бол илүү дараагийн шатнд гаргаж хөгжүүлдгээрээ илүү онцлогтой. Ер нь бизнес эрхлэгч хамрагдсан одоо тоо хэд байгаа вэ? Ер нь хичнээн залуусууд оролцож байна. Ер нь ямар төрлийн бизнес илүү төлхөө оролцож байгаа вэ? За энэ удаагийн 6 дугаар улсын уралдаанд бол нийтдээ ерөнхийдөө AI суурьтай технологи энэ бизнесүүд илүү хамрагдаж байна. 126 баг хамт олон оролцсноос одоо дунд шатанд бол 20 баг шалгарсан. За одоо эцсийн шат буюу одоо энэ 16 зохион байгуулагдах CYE демодын арга хэмжээндээр бол одоо шалгарсан одоо финалийн 10 баг маань бол хоорондоо өрсөлдөж одоо шилдэгүүдээр шалгаруулах ийм арга хэмжээ болгож байна. Ер нь улсын уралдааны төвшөнд бол ялагчид яг ямархуу дэмжлэгийг авахар аваа зөвхөн одоо шагнал мөнгөний төвшөнд байна уу эсвэл олон улсын төвшөнд энэ нэтворкинг төвшөнд бас яригдаж байгаа лөө. За мэдээж улсын уралдаан учраас одоо шагнал байранд орсон тэргүүн байранд орсон эхний 6 одоо байранд орсон баг тамирчидтай бол одоо 50% иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр одоо 99 сая төгрөгийн одоо шагналын сантай байгаа. За мөн дээрээс нь бол мэрэгжлийн менторийн зөвлөгөө чиглэл энийг өгнө. За дагалдаад одоо pitch их одоо сургалтуудыг бол дагаж өгөхөр байгаа. За мөн дагалдаад одоо энэхүү уралдаанд төрүүлсэн эхний 3 байр шалгарсан баг хамтлан маань бол Аз намхан талаа мөсийн чуулган энд одоо Монгол улсад төлөөлөн оролцох одоо энэ эрхийг бол авч байгаа. Аз намхан далайн бүсийн чуулган бол саяхан Монголд одоо зохион байгуулагдсан өнгөрсөн 100 тэмээ 2 дахь удаага бас зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээ ер нь залуучуудад төлхөө чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэж бол энэ арга хэмжээний үгэнд бол харж байна. Ер нь JCI Монгол байгууллагын хүрээнд яг энэ хүү арга хэмжээ яг ямархуу одоо ач холбогдлыг төлхөө үзүүлдэг вэ? Монголчуудын төвшин ч гэсэн яг энэ яг ямархуу давуу талыг олгож байна. За Монгол улсад бол 2017 онд бол хамгийн анхны Аз намхан талаа мөсийн чуулганыг зохион байгуулсан. За 4 жил бол 2025 онд бол Монгол улсад хамгийн олон одоо гадны зочдыг урьсан Аз намхан талаа мөсийн чуулганыг бол зохион байгуулсан. За энэхүү арга хэмжээ бол мэдээж одоо маш өргөн арга талаацтай арга хэмжээ болсон. Эдийн засгийн хувьд болоод Монгол улсын хөгжил цэцгэлэл дээрээс Монгол улсын одоо залуучууд бизнесийг одоо авч явж байгаа энэ одоо залуучуудад бол маш их өргөн өгөөчтэй арга хэмжээ болсон. За CYE бол одоо яг энэ Аз намхан талаа мөсийн чуулганы нэг хэсэг нь болж явдаг одоо онцлогтой арга хэмжээ. Тэр тусмаа JCI байгууллагын гишүүдэд олгодог бизнесийн боломжийн одоо хамгийн том арга хэмжээ гэж хэлж болно. За энэ бол зах зээлд гарах, дэлхийн экспортод гарах, олон улсын одоо бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдын бол анхаарлыг татах
Тэдэртэй шууд утгаараа харилцах, хөрөнгө оруулалт татах, одоо бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн бол экспортод гарах ийм боломжтой арга хэмжээ. Одоо энэ удаад бол одоо нэг ата хотод одоо тун удахгүй зохион байгуулагдана. За тэр нь шалгарах одоо залуучуудаа бид бүхэн одоо ингээд энэ арга хэмжээ улсын уралдаанаар бол шалгаруулахад одоо бэлэн болсон байна. 120 гаруй орны сүлжээг бол ашигладаг гэж байна. За энэ нь бол ер нь Монголдо экспортын зах зээлийг хэр хөгжүүлэх боломжтой бол. GCI байгууллагын олгодог одоо бизнесийн боломж бол маш өргөн цар хүрээтэй. 120 гаруй орны одоо бизнес эрхлэгч одоо залуучууд бол GCI байгууллагын гишүүнээр байдаг. GCI байгууллагын гадаад харилцааны боломж буюу бизнесийн боломж бол шууд харилцаад бизнесийнхаа хөрөнгө оруулалтыг татах, дээрээс нь гадны одоо эдийн засгийн бол бизнесийн судалгаа, мэдээлэлтэй танилцах ийм боломжтой. GCI байгууллагын CYE хөтөлбөрөөр дамжаад бол одоо энэ арга хэмжээнд оролцож байгаа 50000 зочдын өмнө бол одоо pitch бизнесээ танилцуулна. За тэр олон залуучууд сонирхоод ийшээ шууд хөрөнгө оруулалт, шууд нэтворкинг хийх юм одоо бүрэн боломжтой. Тийм учраас одоо таны санаачилсан тэр төсөл бизнесийн төвшөнд одоо ингээ хүрч чадах юм бол гадны одоо дэмжлэг, хөрөнгө оруулалт, экспортод гарахад бол бүх үе таалга бол нээлттэй байдаг. 6 жилийн турш зохион байгуулагдж байгаа энэ арга хэмжээ за өнгөрсөн 5 удаагийнхаа зохион байгуулалтаар ер нь хэр сайжирж байна. Ер нь оролцогчдын төвшин, чанар, за дээрээс нь одоо технологийн твшил хүртэл өөрчлөгдөж байгаа шүү дээ. Маш хурдан. Тэгэхээр энэ ер нь ямар хөө байдалтай бол ажиглагдаж байгаа вэ? За жил болгоны оролцогчдын онцлог бол янз янз байдаг. Манайхан бол голдуу уул уурхай суурьтай, хөдөө аж ахуй суурьтай, илүү технологийн шинэлэг одоо инновацийг шингээсэн ийм одоо байдлаар бол оролцож ирдэг байсан. Энэ жил бол харьцангуй одоо дэлхийн нийтээр одоо даяарч AI тал руу одоо бүх одоо чиглэл бол орж байна. Тийм болохоор бол энэ жилийн үед бол AI талдаа бол илүү технологи инновац гэсэн одоо ийм бизнес стартапууд бол илүү төлхөө орж ирж байна. AI бол ялчгүй сүүлийн үед бол шууруулж чадчихин дэлхийд дахина Монголд ч гэсэн маш хүчтэйгээр технологийн төвшөнд бол бас өрсөлдөх хүйц залуучууд бас өрсөлдөх стартапууд бас үүсэх болтгоо гэж бодож байна. За ер нь GCI Монгол байгууллагын хүрээнд яг энэхүү арга хэмжээ нэлээд олон арга хэмжээнүүдийн бол нэг нь байгаа гэж бодож байна. Бусад өөр ямар боломжуудыг олгодог давуу талтай вэ? За би түрүү ярианыхаа ихэнд хэлсэн GCI байгууллага бол 4 үндсэн боломжийг олгодог гэдэг. За мэдээж одоо нөхөрлийн боломж, дээрээс нь хувийн хөгжлийн боломж, нийгмийн одоо харилцааны боломж, за бизнесийн боломж, гадаад харилцааны боломж гэдэг асар олон боломжуудыг олгодог. За яг энэ өдөр бол одоо яг бизнесийн үйл ажиллагаагаар бол GCI-ийн залуучууд боломж олгож байгаа. За CYE арга хэмжээ бол тухайн өдрийн үдээс өмнө өдөр зохион байгуулагдана. За үдээс хойш бол GCI Монголын бизнес фэйр гэдэг одоо нээлттэй арга хэмжээ болно. За энэ өдөр бол ерөнхийдөө бол бид бүхэн бол гишүүдтэй бизнесийн боломжийг олгох, одоо бизнесийн өнөө цаг үеийн одоо нөхцөл байдал ямар хөө байдалтай байна. Бизнес фэйр арга хэмжээнд дээр бол одоо паналистууд, одоо өнөө цагийн эдийн засагч нар, гадаад дотоод бизнесийн одоо судлаачид ирж одоо дэлхийн эдийн засгийн байдал бол бас хүнд байна те хүн болгоо энийг мэдчихээн. Тэгэхээр одоо тэгвэл Монголд одоо бизнес эрхлэх залуучууд бол хаашаа хандах ёстой юм? Аль зөв рүү хандах юм? Бизнесээ ямар төвшөнд хийх юм гэдэг цаг үеийн мэдээлэл болоод стратегийн одоо энэ зөвлөгөөнүүдийг авах асуулт. Дээрээс нь одоо бизнес эрхлэгчид залуучууд маань бол өргөн оролцсон. Тэгэхээр хоорондоо бас нэтворкинг хийх, бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх. Одоо энэ боломжийг нь бол GCI байгууллагаас одоо энэ 5 сарын 16-нд бол CYE болон бизнес фэйр арга хэмжээнүүдээр бол олгож байгаа. За энэ хоёр арга хэмжээ маань бол GCI байгууллагын бизнесийн боломжийг гишүүдэх одоо нэг арга хэмжээ байгаа. За GCI байгууллага бол өөрөө сайн дурын байгууллага одоо дэлхийн 120 гаруй оронд одоо салбар байгууллагатай гэдэг гэж байгаа. Ер нь бол шууд утгаараа одоо манлайлагч залуучуудыг бэлддэг байгууллага. Манлайлагч залуучууд бэлтгэдэг ирэхээр улс их орны одоо энэ нийгмийн байр байдал бол илүү сайжирдаг. Монгол улсыг цаашдаа авч явах залуучуудын одоо потенциал одоо энэ тал дээр бол илүү их тийм оюуны хөрөнгө оруулалт оруулдаг ийм байгууллага. За тун удахгүй одоо 5 сарын 30-нд GCI байгууллагын Open Day гэдэг арга хэмжээ болно. За бид нар нийгэм одоо маш олон сувг сүлжээгээр GCI байгууллагыг бол хүмүүс мэддэг болсон байгаа. Энэ өдөр бол GCI байгууллагын хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр бизнесийн боломжууд одоо яг нийгэмдээ хандаж ямар бодиттой хөрөнгө оруулалт хийж юу хийж байгаа вэ гэдгээ одоо нийтэд одоо нээлттэйгээр одоо нээлттэй хаалганы өдөрлөг ийм арга хэмжээг бол зохион байгуулах гэж байна. Мөн хүүхдийн байрыг угтаад гэр бүлийн өдөрлөг гэдэг ийм одоо арга хэмжээнүүдийг GCI байгууллага төлөвлөн зохион байгуулахаар бэлдэж байна. GCI байгууллагын бас нэг онцлог одоо төсөл хөтөлбөрүүд нийгэмдээ чиглэсэн одоо арга хэмжээнүүдийн нэгийг бол сонсч байсан яарад явах вэ гэдэг хөтөлбөр байна. Нийслүүдийн одоо мэдэх. Тэгэхээр энэ мэтчлэн энэ хөтөлбөрүүд, энэ төслүүд Монголын нийгэмд ямар
ач холбогдлыг авчирж байгаа вэ? Дээрээс нь энэхүү манлайлагч залуусыг одоо бий болгож байгаа, хөгжүүлж байгаа цаад шалтгаан нь Монголд яг ямар ач холбогдолтой вэ? За мэдээж одоо улсын хэмжээнд ярих юм бол иргэн хөгжиж ийж улс хөгждөг тийм ээ. Тэгэхээр одоо active citizen буюу идэвхтэй иргэнээр гаргадаг одоо эерэг хандлага тийм энэ зүйлсүүдийг одоо түгээхийг G7 байгууллага бас их зорддог. Энийгээ бол одоо G7 байгууллага төсөл хөтөлбөр аливаа нэг үйл ажиллагаараа дамжуулан нийгэмдээ бол энэ мессеж энэ одоо хандлтуудыг бол хийдэг. Тэрний одоо тодорхой нэг хэсэг нь бол G7 байгууллагын төсөл хөтөлбөрүүд. Өнөөдөр одоо бид бүхэн COI арга хэмжээг бол хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа нь төрийн хөвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, иргэд гэсэн одоо энэ гурван зүйлийн одоо ийм хамтарсан ийм үйл ажиллагааг бол зохион байгуулж хамтрал одоо ийм төвшөнд явж болд юм а гэдэг харуулж байгаа. Энэ бол харуулж байгаа нэгэн хэсэг нь том төслүүдийг бол бид нар цагдаагийн ерөнхий газартай хамтран яарад яах вэ? Нэг хором гэх мэтлээ одоо маш том төслүүдийг бол санаачилж хийж улс даяараа одоо давалгаалж энэхүү санаачлагуудыг одоо гаргаад энэ төслөө одоо улсын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж нийт одоо Монгол улс даяараа одоо энэ санаачлагыг гаргаж одоо энэ эерэг давалгааг илүү хүн болгон түгээгээсэ гэдэг энэ зорилтондор цаашлаад энэ зорилт маань бол одоо идэвхтэй иргэнийг бий болгох, идэвхтэй иргэн бий болоод ирэхээр улс их орны хөгжил цэцгэлтэнд бол тодорхой хэмжээний цаг хугацааны явцад бол нөлөөлнө гэсэн ийм одоо бодолтойгоор энэ манлайлагч залуучуудыг бол G7 байгууллага одоо бүтээж хөгжүүлж одоо хөгжлийн боломжийг олгож явж байгаа. G7 байгууллагаас төрөн гарсан гишүү, төрөн гарч байгаа энэ мундаг залуучууд Монголын нийгэмд, Монголын хөгжил цэцгэлэлд одоо өндөр хувь нэмрийг оруулаасай гэж хүсэж байна. Дээрээс нь олон улсад гарах боломжийг ч гэсэн G7 байгууллагаар дамжуулан гарах юм бол маш одоо ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж бол үзэж байна. Тэгэхээр хүрэлцэн ирж студид ярилцсан танд баярлалаа. Ярилцлагыг хүрээд өндөрлөж байна. За маш их баярлалаа. Та бүхэндээ бас амжилт хүсье. За баярлалаа. G7 Монгол байгууллагын 2026 оны үндэсний ерөнхийлөгч Балдангийн ононтой ярилцлаа.